Улсын хурлын эдийн засгийн байнгын хороо өнөөдөр бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг хэлэлцлээ. За энэ төсөл нь хуулийн өөрчлөлт биш, харин Монгол улс төрийн өмчит компаниудаа хэрхэн удирдах, эрх зүйн тогтолцоогоо хэрхэн шинжилэх вэ гэдгийг шийдэх чухал асуудал юм. За хэрвээ энэ хууль хүчингүй болвол төрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц өөрчлөгдөж, бүрэн эрх төлөөлөгч буюу бэд томилон хэрэгжүүлдэг үүрэг эрх мэдэлд багасах, эсвэл шинэ хэлбэрт орох боломжтой болно. За ингэснээр компани засаглалын дүрм журмыг нэгмүр болгож, илүү ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчин бүрдэх нөхцөл бүрдэх юм. 1991 оны шилжилтийн үеийн засгийн газарт эрх олгох агуулгатай хууль өнөөдөр ч ам бүхтэй байх нь зах зээлийн бус захиргааны арга барил хадгалагдсан хууль гэж зарим гишүүд үзсэн байна. За тухайлбал 2019 оноос уг хуулийг үндэслэн Эрдэнэт үйлдвэр, Монголроос цэвтмент, Эрдэнэс тавталгай зэрэг стратегийн ордуудад онцгой дэглэм тогтоож, засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилон ажилуулах болсон нь компани бие даасан байдал, төлөөлөл удирдах зөвлөлийн хараат бус байдал алдагдаж, төрийн салхины чиглэлээс хамаардаг болсон нь зах зээл гэх нэрийн ард захиргааны хяналт дахин сэргсэн гэж шүүмжиллээ. Зөвхөн онцгой байдлын хуулиараа явах юм бол хэрвээ төрийн өмчит компани өөрөө менежмент нь муу ах юм бол тодорхой хэмжээгээр төрөөс оролцох ёстой гэж бодож байгаа. Төр өөрийнхөө томилсон этгээд хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байгаа нь өөрөө манай төр өөрөө чадамжгүй болсны бас нэг том илрэл байгаад байгаа. Хэдийн байгуулагдсан компаниуд хариуцлагатай ажиллах ёстой. Тэгээ үнэхээр амьдрал баялаг янз бүрийн боллоо. Ашиггүй ажиллаа тэгвэл бэд томилох нь гарцаагүй гэж бодож байна. Ер нь л өнгөрсөн хугацаанд бий болж байгаа энэ нөгөө хуулийн засаглалаас ухарж байгаа байдал, төрийн оролцоог хэд даймжруулж байгаа байдлын л нэг илрэл гэж хараад байгаа энэ бэд томилж байгаа явдал. Яг энэ Эрдэнэс тавталгай болон бусад компани дээр бэд томилсонтой холбоотой маргаанууд дээр би 20 орчим маргаан дээр явсан. За үндсэн хуулийн цэцэд яг энэ засгийн газарт эрх олох тухай хуулийг 2 удаа хандсан. За энэ дээр хамгийн нэг жишээ хэлье. Энэ 91 оны хуульд зөвхөн бэд томилох тухай асуудал биш. Өөрөөр хэлбэл эрх зүйн онцгой дэглэм буюу үндсэн хуулиас давсан онцгой дэглэм тогтоох эрхийг олгочихж байгаа. Засгийн газарт чиглэл өөрөг өгөх байдлаар шийдвэрлэх зүйтэй гэж харж байгаа. Тэрнээс биш 91 онд үүсчихсэн нөхцөл байдлыг бид нар өнөөдөр онцгой байдал руугаа оруулж ирж шийдэж бас болохгүй болчиход байна. 35 жилийн өмнөх энэ хуулийг хүчингүй болгож чадвал төрийн өмчит компаниудад онцгой дэглэм нэрийн дор явагддаг улс төрийн томилгоо хумигдаж дүрмтэй болно. Жишээлбэл Эрдэнэс тавталгай зэрэг компанид онцгой дэглэм тогтоох асуудал цаашид нэг хүний тушаалаар биш, харин онцгойлын тухай болон компани тухай хуулийн тодорхой зааг дотор шийдэгддэг болох юм. Мөн онцгой гэсэн нэрийн дор цар тахал зэрэг нөхцөлийг ашиглан дур зоргоор шийдвэр гаргах, төсвийн мөнгийг сул хяналттай зарцуулах эрсдэл буурч эрх мэдэл хууль дотор багтдаг тогтолцоороо шилжинэ гэсэн хүлээлт тавина.